Сайн бацгааны үзэгчдээ төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнгөрч буй 7 хоногт олон нийтийн анхаарлыг татсан оюу толгоон гэрээ хөрөнгө оруулалт гэрээ хилцээрийн сонсгол өнгөрсөн даваа лавг басан гаргуудад явагдлаа. Сонсголын үйл явцыг шууд дамжуулж байсны иргэдэд бүх үйл явцыг ажиглах дүгнэлт хийх боломжийг олгож байлаа. Оюу толгоон бүлэг орд бол дэлхийд 10-т, Азад 3-т ордог 6.3 тэрбум геологийн нөөцтэй том орд юм а. Ордыг 80 гаруй жил ашиглахаас 35 орчим жилд нь Онтре компани талбайгаас олборлолт явуулахаар төлөвлөсөн байна. Онтре болон оюу толгоон ашиглалтын талбай дахь эрдсүүд нь геологийн нэг цаг үед үүсэн нэг гарал үүсэлтэй зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилээр хуваагдсан нэг бүлэг орд юм. Ашиглалтын технологи ашиглахад дараалал нь салшгүй нэгт уялдаатай Онтрегийн хойд Хьюго ордыг ашиглахын тулд заавал оюу толгой компани талбайгаас эхэлнэ. Оюу толгой компани хүдрэ олборлохын тулд заавал Онтре компани талбайгаас эхэлнэ. Эхний өдрийн сонсголоор жавхлан шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцсэн юм а. Эхний өдрийн сонсголд нийт 166 гэрч дуудагдсан, 153 гэрчэд мэдэгдэх хуудас хөргүүлсэн, 13-т нь мэдэгдэх хуудас хөргүүлж чадаагүй бол 37 гэрч сонсголд оролцох боломжгүй талаараа хариу мэдэгдэл ирүүлсэн байна. Онтре компани 2004-өөс 2005 оны санхүүгийн тайлангаа грейд компаниар бэлтгүүлэн сангийн яамд хөргүүлсэн байдаг юм байна. Тус компани нь 2025 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаар 201.4 тэрбум төгрөгийн үр төлбөртэй 27.5 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдaltaй гэж тайланд дурддагдсан байна. Харин 2002-2003 оны санхүүгийн тайлан татврын ерөнхий газар сангийн яамд бүртгэгдээгүй байдаг юм байна. Энэ талаараа Онтре компани тайлбараа хянан шалгах төр хороонд ирүүлсэн боловч нууцын зэрэгтэй тамга дарагдсан тул мэдээлэх боломжгүй байв. Тус компани нь 2002-оос 2025 оны хооронд 912 сая төгрөгийн татвар төлсөн байна. Үүний 697 сая төгрөг нь нөхөн татварт хоргуул алдан гоногдуулсан дүү юм а. 2004 он, 2008 он, 2013, 2016 онуудад татварын хяналт шалгалт хийгдсэн 2016 оноос хойш өнөө хүртэл ямар нэгэн хяналт шалгалт хийгдээгүй байна. Эхний өдрийн сонсголд улс төр төрийн удирдлагын түвшний олон хүн ирсэн нь анхаарал татаж байгаа юм а. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намрын энх баяр нацгийн Багванд нар байлаа. Ерөнхий сайд асан Алтан хуйг мөн байсан юм. Улсын хурлын дарга асан Дэмбэрэл Лүндэж анцсан энх болд Нямдорж нар байлаа. Мөн улсын хурлын 16 гишүүн байв. Засгийн газрын гишүүн болон сайдаар ажиллаж байсан 16 хүн гэрчээр дуудагдсан байлаа. Энэ өргөн хүрээний оролцоонд тухайн асуудал улс орны хэмжээнд ямар чухал болохыг харуулж байгаа гэж ажиглагчид дүгнэж байлаа. Сонсголын явцад оюу толгойн төсөлтэй холбоотой олон жил яригдсан асуудлууд илүү дэлгэрэнгүй яригдаж, олон нийт бодит их сурвалжаас мэдээлэл авч эхэлж байгаа нь давуу талтай байсан юм а. Ийм ил тод сонсголын орчноо томоохон төслийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй болох, иргэдийн хяналт шаардлага нэмэгдэх, шийдвэр гаргагчид хариуцлагатай ажиллах шаардлага улам тод харагдах зэрэг үр нөлөөтэй гэж зарим шинжээчид тайлбарладаг. Хороо шинжээчид энэ удаад баримт дүгнэлтүүдийг нягтлан үзэж ажилласан сонсголын чанарт нөлөөлж байлаа. Хянан шалгах төр хорооны дарга улсын их хурлын гишүүн Батнайрамдал болон холбогдох шинжээчид асуудлыг олон талаас нь судалж өмнөх гэрээ хилцэл, санхүү техникийн үзүүлэлт талаас мэдээлэл өгч байсан нь иргэдийн ойлголтыг тэлэхэд тус боллоо. Өмнөх сонсголуудад голчлон дарга асуулт тавьдаг байсан бол энэ удаагийн сонсголд бүх гишүүд идэвхтэй оролцож ихэнх гэрчүүдээс асуулт тавьж байгаа нь асуудлын цар хүрээ том, олон талын хариулт шаардлагатай, хууль тогтоогчдын оролцоо нэмэгдсэн гэсэн шинжүүдийг харуулж байв. Сонсголын 2 дахь удаагийн хилцүүлэг дээр тус гэрээ тойрсон асуудлаар төр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асууж хариулт авах зарчмаар явсан юм а. Сонсголын үеэр хянан шалгах төр хороон дээр нийт 92,467 хуудас нотлох баримт цугларсан байна. Гэвч эдгээрийн 51% нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамгатай байсан учраас сонсголын үеэр ил байдлаар ашиглах боломжгүй ажээ. Тэр дундаа оюу толгой Онтре компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай хянан шалгах төр хорооны даргад ирсэн албан тоотуудын дийлэнх нь нууцын тамгатай байсан байна. Ийм сонсгол даргалагч улсын их хурлын гишүүн Батнайрамдал энэ талаар оюу толгойн гүйцэтгэх захиралд асуулт тавьсан юм. Нууцын тамгын тухайд компани дотоод журмаар зарим асуудлыг олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээлүүд байдаг гэдэг тайлбар оюу толгойн компани гүйцэтгэх захирал мөксөх хэлээ.
Мөн тэрээр үеийн ажлын хэсэгт байлцаж ажиллаж байсан хүмүүс гэрчээр оролцохдоо өмнөх болон хойших ажлын хэсгийн ажлыг шүүмжилсэн өнгөсийг илэрхийлж байлаа. Тухайлбал тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан тэрвэж даваг оюу толгой бол Монголын эрх ашигын асуудал болохоос дан ганц эрх баригч намын хагарал, эв түнжингийн асуудлыг үргэлжлүүлэх тоглоомын гол бай болгох сэдэв угтай бол биш. Оюу толгойн гэрээний цаана юу болов, цаашид юуг засаж залруулах, сайжруулах ёстой вэ гэдгийг л олж мэдэх юм гэсэн юм а. Анхнаасаа мортхын хазгаа гихчээр 2008 онд гэрээг байгуулахдаа л наадам цагаан сар шинжилт тааруулж хүмүүсийн анхаарлаас гадуур үед оюу толгойн асуудлыг хэлэлцэж байсан гэж тэрээр шүүмжилж байлаа. Харин ерөнхий сайд асан Алтан хоёуг үүнийг үгүйсгэлээ. Тэрээр оюу толгойн гэрээ анхнаасаа буруу байгуулагдаагүй юм. Харин нөгөөтэйгүр хөрөнгө оруулалтын хэмжээг хянаж явах ёстой байсан. Энэ хяналт огт хэрэгжээгүй гэв. Оюу толгойн сонсгол ерөнхийдөө улс төрөөс гадуур төр мэргэжилтэн олон нийтийн хамтарсан нээлттэй хилэлцүүлэх хэлбэртэй болж өнгөрлөө. Удаан хугацаанд маргаантай байсан асуудлуудыг нэг бүрчлэн задлан ярилцсан, Монгол улсын стратегийн баялагийг тойрсон бодлого гэрээ хяналтын алдаа дутагдлыг ил болгосон гэдгээрээ бас ахицтай үйл явдал боллоо. Тайм хөтөлбөр үргэлжилж байна. Өнгөрч буй 7 хоногийн улсын хурлын үйл ажиллагааг төрийн сахилга бат улс төрийн хариуцлага эдийн засгийн эрх чөлөө хүний эрхийн шинжилэлд анхаарлаа гэж дүгнэхээр байна. Мөн Монгол улсын гадаад харилцааг шин түвшинд бэхжүүлэх хэд хэдэн уулзалтууд өрнөлөө. Өнгөрч буй 7 хоногийн улсын хурлын ээлжид чуулганы хуралдаанаар нийт 4 хуулийн төслийг хэлэлцэх товтой байлаа. Товын дагуу хэдийгээр хэлэлцүүлэг явагдсан боловч улсын хурлын болон засгийн газрын гишүүдийн хуралдааны эрт хангалтгүй байгааг, мөн ажлаа хариуцлагагүй явуулж байгааг улсын хурлын дарга игдүүцэн чуулганы эндэр дээрээс хатуухан шүүмжиллээ. Тэрээр асуултад хариулах сайд жалга, чуулганаар хууль хэлэлцүүлэхээр оруулж ирэх сайд жалга гэж засгийн газрын гишүүдийг нэр цохон дуудаж шүүмжилсэн юм а. Улсын хурлын дарга нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байгаад сэтгэл дундуур байгаагаа шууд утгаар илэрхийлсэн юм. Тэрээр өөр ач холбогдолтой хуулиуд оруулж ирэхийг засгийн газрын гишүүдээс тэр дундаа эдийн засаг хөгжлийн сайд энх хоёроос шахаж шаардлаа. Мөн энэ 7 хоногийн гол хэлэлцэх хуулийн тэтгэврийн шинжилэл, нийгмийн даатгалын багц хуулиуд, мөн эдийн засгийн эрх чөлөө хөрөнгө оруулалтын орчин зэгцлэх реформуд байх ёстой байлаа гэсэн юм. Тэрээр олон жил гацсан хуулиудын хэрэгжилтийг засгийн газар шуурхай болгох ёстойг мөн сануулв. Ялангуяа нийгмийн даатгалын багц 8 хуулийг эх 7 хоногт багтаан өргөн мэдүүлэхийг даалгав. Улсын хурлын дарга Монгол анги болон арилжааны банкуудтай хийсэн уулзалтын үр дүн ахмадуудад ногдох тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн дарамтыг бууруулсан шийдлүүдэд дахин санууллаа. Улмаар чухам энэ цаг үед тэтгэврийн шинжилгээг хэрэгжүүлэх хуулиудыг хэлэлцэх хэрэгтэй байна. Хувийн нэмэлтийн тэтгэврийн хуулиудыг батлах хэрэгтэй байна. Олон давхаргад тэтгэврийн тогтолцоороо шилжиж, тийм учраас эх 7 хоногт тэтгэврийн шинжилэлтийн хуулийг оруулж ирэхийг засгийн газар даалгаж байна гэсэн юм а. Улсын хурлын дарга ийхүү оруулж ирсэн хуулийн ач холбогдлыг дэнсэлж эх 7 хоногт арилжааны хууль, эдийн засгийн эрх чөлөөний хууль, ашигт малтмлын хуулиудыг оруулж ирэхийг засгийн газрын гишүүдэд шууд өргөдлөө. Үүнтэй зэрэгцэн улсын хурлын дарга төрийн байгууллагын давхарцсан хяналт шалгалт, бизнесийн орчинд үзүүлж буй дарамтын хүчтэй шүүмжлэв, төр дэм биш дарамт болж байна гэсэн түүний үг төрийн реформын агуулгыг тод илэрхийлнэ. За энэ хяналт шалгалтын давхардлыг арилгах чиглэлээр засгийн газар дээр бол нэг үнэлгээ говмэн ажилтдаг. Үнэлгээ хийж байгаа мэдээллүүдийг бол бид нэр одоо мэдээллийн технологи ашиглаад цахимаар одоо анализ хийдэг болсон. Тэгэхээр эргэжил хийгдэж байгаа төлөвлөгөө шалгалтуудын давхардлыг арилгах чиглэлээр бодлого боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй энэ төрийн байгууллагуудын шалгалт давхцаад байна. Дээрээс нь стандарт тохирлын үнэлгээний хууль их хурл дээр энэ хэлц хэсэг дэмжигдсэн. Энэ стандарт тохирлын үнэлгээний хуультай энэ зөвшөөрлийн хууль, энэ хяналт шалгалтын хуулиуд уялдах ёстой маа. Тийм учраас энэ нэгэнт нэгтгэгдээд байгаа датан дээр суурлаад эргэжлийн төлөвлөгөө шалгалтуудыг зэгцлэхгүй бол энэ төрийн байгууллагуудын шалгалтын давхардал одоо хэрэгс идэрлээ. Харин энэ 7 хоногийн онцгой хэсэг бол гадаад бодлого байлаа. Улсын хурлын дарга олон тулгуур тэнцвэртэй гадаад бодлогыг бодиттой ажил болгох үүднээс Оросын албаны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Европын албаноос Монгол улсад суугаа элчин сайд нартай тус бүртээ уулзалт хийлээ. Тэрээр Монгол улсын гадаад бодлого хүүхэлдэйн төвчний тэнцвэр бус бодит үр дүн бүхий хамтын ажиллагаан суурилна гэдгийг онцлон тэмдэглэж дараах 3 чиглэлд байр сууриа тодорхойлов. Нэгдүгээрт худалдаа эдийн засгийн тэлэлтийг бодит тоо төслүүдээр ахиулах, улсын
хурлын даргын байр суурь бол дипломат харилцааг зөвхөн айлчлал уулзалтаар бос үр дүнтэй хэмжигдэхүй санаачлага дээр төвлөрүүлэх явдал гэдгийг дээрх уулзалтууд илтгэлээ. Хоёрдугаарт геополитикийн өөрчлөлтийн үед Монгол улс бие даасан олон талт бодлогоо улам бэхжүүлэх ёстойг тэмдэглэж парламентын түвшний хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал дэвшүүлв. Гуравдугаарт гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх, тэрээр Монголын бизнесийн орчин доктортой ил тод байх ёстойг онцолж хөрөнгө оруулагчдын сайн хууль сайн бодлогоор хамгаалах шаардлагыг тэмдэглэв. Уулзалтуудын үеэр тэр үр дүн чиглэсэн бодит санаачлагуудыг хэрэгжинэ гэж мэдгсэн гадаад бодлогын практик чиглэлийг тодорхойлов. Өнгөрч буй 7 хоногт улсын хурлын даргын гарсан бас нэг томоохон мэдэгдэл бол хүний эрхийн шинжилэл байлаа. Хэмэл оюун ухаанаар 378 хууль дундаас 1321 нь хүний эрхийн зөрчилтэй заалт илэрсэн тухайга тэрээр зарлалаа. Иймд бүх хуулийг хүний эрх, бизнесийн эрх чөлөөнд нийцүүлэх том реформ эхлүүлнэ гэдгээ тэрээр мэдэгдлээ. Авилгын эсрэг тэмцэл мөн 7 хоногийн хамгийн том сэдэв байлаа. Тэрээр төрийн худалдаа авалт, төсөв, шийдвэр гаргалтад ил тод байдлыг хатуу шаардаж, авилгыг улс орны хөгжлийг гацаадаг хамгийн том аюул гэж нэрлэсэн юм. Ингээд харахад улсын хурлын даргын энэ 7 хоногийн ажил дотоодын улс төрийн сахилга, гадаад бодлогын тэнцвэр, эдийн засгийн эрх чөлөө, хүний эрхийн шинжилэл, авилгын эсрэг бодит алхам гэх 5 үндсэн баган дээр тулгуурлан өрнөлөө. Та мөргөлжилж байна. Өнгөрч буй 7 хоног засгийн газраас ямар шийдвэр гарсныг танилцуулъя. Тухайлбал төсвийн сахилга батыг чангатгах, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, гайлын байгууллагын шинжилгээг эхлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Засгийн газар 12 дугаар сарын 3 дахь 7 хоногийн ээлжид хуралдаанаар төрийн байгууллагын санхүүгийн сахилга бат, экспортын урсгал, авилгын эсрэг бодлого, олон улсын хамтын ажиллагаа зэрэг үндэсний хэмжээний томоохон асуудлуудыг хамарсан эрс шийдэмгий шийдвэрүүдийг ээлж дараалан гаргаж байлаа. Монгол улсын макро эдийн засгийн өөрчлөсөн гүйцэтгэл, төсвийн орлого буурсан үед хумих бодлого давхар хэрэгжиж буй энэ үед засгийн газрын гаргасан шийдвэр бүр улсын эрх оны санхүүгийн амьдрал шууд нөлөөтэй болж байна. Хуралдааны гол анхаарлын төвд төрийн байгууллагын төсвийн сахилга бат хэмнэлтийн асуудал байлаа. Ерөнхийдөө зандаж төр төрийн байгууллагуудад хандан танах боломжтой бүх зардлыг танах, төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэхгүй байх, шинэ гэрээ хийхгүй байх гэх мэт тодорхой үүрэг чиглэл өгсөн нь төсвийн бодит боломжид тодгуурсан хумих бодлогын эхлэл болж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чам мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй, бэлэг тусгалын зүйл бэлтгэхгүй. Төрийн бүх албанд одоо альва тийм тансаглал шинжилгээ тэмдэглэхгүй. Энэ шинжилгээ бол ер нь гэр бүлийн баялаг гэж нэрлэдэг. Тийм уриалга гаргацгаад дор бүртээ цагаан сараал одоо тэмдэглэдэг бай. Энэ нь зөвхөн санхүүгийн хариуцлага шаардлагатуудыг бус нэг талаараа төрийн байгууллагын үйл ажиллагааны соёл зарцуулалтын хэв маягийг өөрчлөх том сэдэв юм. Ийхүү ерөнхийдөө төсвийн ерөнхийлөн захирагч аймаг нийслэлийн удирдлагуудад хэмнэлтийн гормыг чанд мөрдөх үүрэг өгсөн нь бодиттой хяналт шахалтыг зөрчлийг бууруулах алхам болохоор байна. Хамгийн чухал нь засгийн газар иргэдэд чиглэсэн гол үйлчилгээ халамж, эрүүл мэндийн санхүүжилт зэрэг амин чухал чиглэлийн санхүүжилтийг ямар ч тохиолдолд таслахгүйгээр санхүүжүүлэх эренбийг баталгаажууллаа. Ингэснээр төсвийн дарамттай үед ч эмнэлэг сургууль нийгмийн эмзэг үлгийн үйлчлэгээ доголдохгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм. Ерөнхийдөө түүхэн эдийн үн буурч байгаа энэ үе засгийн газраас уул уурхайн экспортын сувгийн оновчтой болгож орлогын бууралтыг нөхөх арга хэмжээ боловсруулахыг сангийн яам болон татврын байгууллагуудад үүрэг болголоо. Татврын өрийг иргэд аж ахуйн нэгжид хүндрэлгүйгээр зөвхөн туслах замаар барагдуулах нь дарамтгүй татврын бодлогын нэг хэсэг гэж үзэж байна. За мөн одоо үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүд болох хүнсний хувьсгал, цагаан алт, за мөн одоо эрүүл Монголд хүн зэрэг хөтөлбөрүүдээс гадна яамдууд дээр байгаа дэд хөтөлбөрүүдийг одоо 2026 он руу шилжүүлэх. За татвар дээр одоо аль болох одоо шок өгөхгүйгээр одоо аж ахуйн нэгж иргэдэд одоо туслан зөвлөх замаар одоо өөрөөр хэлбэл ажлуудыг бол эрчимжүүлэх за шаардлагатай болвол одоо татврын хуулийн хүрээнд аль бэлгийн арга хэмжээнүүдийг одоо шатаараа авах. За мөн хуримтлагдсан өрөөс харах юм бол уул уурхайн салбарын одоо хэд хэдэн төрлийн татврын өрөөд бас нэлээд хуримтлагдсан, нэлээд том хувь эзэлж байгаа. За тийм учраас одоо өнөөдрийн хүртэл уул уурхайн салбарт үзүүлж байгаа хөнгөлт чөлөөлөлтийн за хөнгөлт татврын бууралт эдгээр асуудлуудыг одоо цаашдаа зогсоох, хязгаарлах ийм саналуудыг боловсруулж танилцуулах гэдэг мөн өөр даалгавар өглөө.
Мөн засгийн газрын энэ удаагийн чухал шийдвэрүүдийн нэг нь гашуун сухад бомбын тээврийн урсгалыг сайжруулах асуудал байлаа. Экспортын гол хаалга болсон энэ бомбод нүүрсний тээвэрлтийг нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 5.3 га газрыг засгийн газар буцаан татаж тээврийн зохион байгуулалтыг шинжилж байна. Мөн оюутлогын тусгай замыг нүүрсний тээвэрт ашиглах боломжийг бүрдүүлсэн экспортын өдөр тутмын гүйцэтгэлийг 1500 гаруй машин хүртэл өсгөх боломжтойг албаных нь танилцууллаа. Энэ нь зөвхөн нүүрсний экспортын хэмжээ өсгөхөөс гадна улсын орлого валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодит боломж болох юм. 25 онд ганцхан гашуун сухад мөн одоо сэхэ шивээ хөрөн ханги мандал бомбтоор одоо нүүрс хэвийн одоо экспортлогдсон. За үүн дотроо бол манай ганц мод гашуун сухад дээр өнөөдрийн байдлаар бол 41.2 сая тонн нүүрс экспортлогдоод байна. За энэ дотроо бол та бүгд маань мэдж байгаа. Ганц мод гашуун сухад мөн одоо цогцсгөөс ирсэн төмөр замыг одоо ганц мод гашуун сухад дээр холбох асуудал одоо энэ өнгөрсөн 6 дугаар сард гэрээ хийгээд ажил нь хэвэн явж байгаа боловч одоо энэтэй холбоотой одоо мөн одоо Монголын төмөр замаар нүүрс тээвэрлэлтийн ажлыг давхар явуулж байна. Өнгөрчүүд 7 хоногийн засгийн газрын хуралдаан эдийн засгийн болоо төсвийг хэмнэлт экспортын стратеги, авилгын эсрэг үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн чиглэлд томоохон шийдвэрүүд гаргасан эрчимтэй үе байлаа. Нөгөө талд гайлын байгууллагад хийсэн хяналт шалгалтын дүнгээр төрийн албан тушаалтнуудын оролцоо бүхий ноцтой авилгын хэрэгүүд илэрсэн нь засгийн газрын төвшин шуурхай арга хэмжээ авах үндэслэл болсон байна. Шалгалтын явцад зөвшөөрөл бүрдүүлэлт бараа нэвтрүүлэх процессыг зориудаар саатуулж, хувийн ажиг сонирхолт нийцүүлэн шийдвэр гаргасан тохиолдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь улсын төсөв экспорт импортын аюулгүй байдал бодит эрсдэл үүсгэж байсан гэж холбогдох албаныхан мэдээллээ. Эдэрсэн зөрчлийн дараа гайлын ерхий газрын дарга отхон жаргалыг өөрийн хүслээр чөлөөж байгууллагын удирдлагын зохион байгуулалтыг бүгдэлдэн шинжлэх, гайлын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг яаралтай эхлүүлэх үргийг сангийн сайдад өгсөн байна. Засгийн газар энэ шийдвэрийг авилгын эсрэг бодиттой хариуцлага тооцсон, байгууллагын тогтолцоог цэвэршүүлэх чиглэлд хийгдсэн томоохон алхам гэж тодотголоо. Түүнчлэн гайлын бүх шатны хяналтыг нэгдсэн системд оруулж хүний оролцоог бууруулах нь авилгын суурь нөхцлүүдийг арилгах гол зорилт гэдгийг онцоллоо. Өнөөдөр бас та бүхэн анзаарч байгаа их хурал дээр бас хилцэх асуудлын тоо багассан байгаа. Энэ өөрөө ажлын зохион байгуулалтаас хамаарсан. Тийм учраас бас шинээр томилогдсон улсын хурлын удирдлага энэ давхарцсан зохион байгуулалтыг харгалзсан үзэж энэ ажлын хэсгүүдийг бас татан буулгасан гэж ойлгож байгаа. Тэгэхээр цаашдаа яамдууд засгийн газрын зүгээс хариуцсан ажлынхаа хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуйлах үндсэн чиглэлийн хүрээнд энэ одоо салбарын хэмжээнд эрхцэн орчныг боловсронгуйлах энэ шаардлагатай хуулийн төслүүдийг улсын хурлд санаачлал өргөн барина. Эцэст нь өгнөхэд хэмнэлтийн бодлого бүх байгууллагуудад хатуу хэрэгжиж эхэлж байгаа нь манай улсын санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой бол гашуун сухад бомбтод хийгдэх өөрчлөлтүүд нүүрсний экспортын богино хугацаанд нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Мөн авилгын эсрэг бодит хариуцлага тооцсон төрийн байгууллагын шинжилгээ эхний дохио болж олон улсын түншлэлүүд 2026 онд Монгол улсад болох томоохон олон улсын арга хэмжээний бэлтгэл ажил чухал түлхэц болж байна. Оюу толгон бүлэг урдын асуудлаар хянан шалгах төр хорооны нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол явагдаж байна. Монгол улс үндэсний цөөнхийн нийгэм эдийн засгийн оролцоог дэмжихэд Европын аюулгүй байдал хамтын ажиллагаатай хамтран ажиллана. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт тендерийн явцад тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг явагдлаа. Улаанбаатар метроны барилга угсралтын ажил эх оны 6 сард эхлэхээр болжээ. Улсын хурлын дарга учраас Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улс, Америк нэгдсэн улс, Европын холбооноос манай улсад суугаа элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Оросын холбооны улс манай улсаас махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа уламжлалаа. Сонгуулийн ерөнхий ороо төрөөс намуудад олгож байгаа санхүүжилтэд тавих хяналтаа чангадах нь улсын 2 дугаар төв эмнэлэг эх оноос амьд донороос бүр шилжүүлэн суулгаж эхлэхээр болжээ. Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санж шалгалт оруулна гэдгээ мэдгдлээ. Ерөнхий сайд Зандан шатар цалин дэтгэр хүүхдийн мөнгийг энэ тэргуунд санхүүжүүлэхийг чиглэл болгов. Үндэсний мөнгөнд тэмдэх төгрөг гүйлгэнд гарсны 100 жилийн ой зориулсан төгрөг 100 жил марк худалдаанд гарлаа.
Азийн хөгжлийн банк нийтийн тээврийг сайжруулахад манай засгийн газар 60 сая $60 зээл олгохоор боллоо. Таймаг хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.